би одоо гэртээ орох болгонд инээмс хичнээн надаа ингээ хэцүү байсан ч гэсэн инээмсэглэл ингэнгууд хүүхдүүд хүртэл гүүж ирж байгаа нь бүр улсам ингээ бүр ингээд бүр чин сэтгэлээс аа гэж хашгирч ингээ хурж ирж байгаа нь надад улам ингээ гоё энерги өгөөл те иймэрхүү санагдаж байгаа байхгүй. Тэгэл тэгүнгууд ихнэр тэнцээ ингээ ирэхгүй байсан ч энэ одоо яагаад ирэхгүй байгаа юм болов гэсэн ч гэсэн цаанаас инээмсгэлзээ өө гэл ингээл тэр чинь ингээ миний ингээд ажил төрөл болохгүй байна уу яа нуу энэ үү ерөөс тэр мэрийг зүг шууд аваад хайчиж байгаа юм чинь гэр бүл чинь чиний хамгийн том энерги болж таарж байгаа байхгүй. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудаа эрүүлийн сайн сайхныг хүсээд нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдрийн манай дугаарт та бидний сайн мэдих фантастик, маск, өөр бум таун гэх олон гоншинтай олон гоншинтай урлагийн говь зэтгэлтэн алдар найз маань оролцож байна. За сайхан намарч чинь үү? Сайхан намарч байна. Одоо ингээ өвөл болчлоо. Ер нь өвөл болчлоо тий. Ер нь бол өвөл болчлоо. Одоо нөгөө нэг дотор өмдөө өмсөд эхэлцээ. Тэгэхгүй болоо сайраа л хөтөн байлээ. Тийм тий. За юун дөрөнд ямар ч байсан өөрийн бие даасан уран бүтээл киногоо хийсэнд баяр хүргэе. Баярлаа. За гоё кино болсон байлээ. Гэхдээ би одоо худлаа яриад яг би үзэж амжаагүй. Надаас бус манай ажлын бүгд үзсэн байгаа. Би тэргээд цаг гаргаж байгаа л яг нэвтрүүлэг дуусаа үүдийг үзэж байгаа. Тэгээд шууд л асуултаа эхлэв. Фантастик таарсан юм уу? Үгүй шүү дээ. Хин тэгээд харин тий. Хүмүүс л одоо өөрсдийнхөө л тэгэл ойлгоол яг өөрсдийнхөө л бодоод авах юм шиг үлээ. Тэгснээс бол маа баяраа одоо жишээлбэл кинон тоглосон, тамира кино хийсэн, бийж кино хийж гин. Бидний чи уран бүтээл заавалжгүй бөөндө хамт байх албагүй шүү дээ. Тийм. Тэгэл бөөндө тус тусынхаа уран бүтээлийг хийж агаад тэгээд фантастикаар кино хийн гэдэг ч юм уу иймэрхүү бас төлөвлөгөөтэй ажлууд бас байгаа шүү дээ. Аха. Тий. Тэрийг болохоор хүмүүс ингээл тарцсан гэл тэгж л ойлгоод байгаа шүү байгаа. Тэгээд хүмүүс чинь одоо миний л ойлголт гэж байгаа л ингээл өөрийнхөө үзэл санааг шууд ингээл бичээд байгаа шүү дээ тий. Тэгэл яг тэр үзэл санааг нь хүмүүс уншаал тарцсан байна ингээл өөртөн дээрээ бас ингээл юу гэж дуурцааж байна. Тэгж бодоод байгаа болохоор тэгэл яг тий тэгээд одоо хүмүүс тэгээ өөрсдийнхөө л бодог. Тийм ээ тий. Нөгөө бүгдээрээ өсөө ургуулад байсан шүү дээ. Халдраас уул нь ургуулж ирсэн мэт. Би ургуулж исэн. Тэгэхээр айгүй одоо давагдшгүй хүчин зүйл тохиолдоод авахаас өөр арга байхгүй болоод яалчгүй. Миний нөгөө нэг ус амир шингэрээд сүлдээ. Бүр нөгөө им одоо уг нь бол нэг өтгөө өстэй байсан юм. Ингээд одоо өсний нөгөө нэг ширхэхгүй чи юм бүдүүн штэ уг нь тэгсэн чинь ингээд сүлдээ ингээд нарийсаад бүр амар юм хялгас шиг болж эхлээд тэгээ унаад тэгээд хүн чинь нөгөө эрэгтэй хүн чинь нөгөө өсөө ургуулдаггүй болохоор тэрнээсээ бас амар стресстэй юм билээ. Тэгээ ингээд угаах болгоомж чинь ерөөсөө ингээд яг ингээд тугаар ингээд унаад эхэлчихэж байгаа юм чинь тэгэнгუут нь за айгуу бол нөгөө нэг кино маань эхлэхээс өмнө баг халдсан болж байгаа юм шиг байна гэж бодоод тэгээд аваад имчилгээ хийлгээл тэгэл явж байгаа. Зөв. Тэснээс бол яг тэгээд нэг амар тэгээ шууд одоо юу гэдэг үсээ шууд аавн гэсэн асуудал уг нь байгаагүй. Гэтэ хүмүүс бол тэгээд янзаар л батах юм дөө тэгэхэд. Тийм ээ тийм тий. Тэгэхээр сүүлдээ бүр за тийм ээ тэгэл явж байгаа шүү дээ. Киноны талаар сая нэг 2 саяхан нөгөө хиний подкастт орсон байсан. Аригуны подкастт орсон байсан. Тэнд нэг мэтгэлцээ яваад байгаа шүү. Тэр чинь бүр мэтгэлцээ сүүлдээ бүр халаа тэр нэг тэр яг хоёр нөгөө нэг ревю бичдэг хоёр хүний дунд суучлаар чинь бас хүн чинь бас ингээд сэтгэлийн бас юм хөөрөлтэй гэдэг ч юм уу те өөрийнхөө киног одоо өмгөөлөх гэдэг ч юм уу эсвэл одоо юу гэдэг нөгөө ингэдэж штэ кино төрлөө гэдэг манайханд гэдэг штэ үлгийдэж авлаа гэдэг штэ тэгэхээр чин яалчгүй ингээд тэр чин ингээд нэг дүнгэж нэг төрсэн амтныг хүн ингээд муулаад ирэхлээр чин одоо жишээл хүүхэд байх юм бол чи хүүхдээ өмөрнө штэ те тэрийн шиг л яг тийм зүйл болсон. Тэгээд дээрээс нь бас манай Аригун маань нөгөө нэг спонсор байгууллагуудынхаа нөгөө одоо
дээжсэн. Хүртээд тэгээ нэг ганц хоёр татсан чинь өглөөнөөс хойш юм идээгүй явж исэн үгүй бүр тэрэндээ хаалаа. Тэгээд нэг тиймэрхүү болсон. Айгу тийм мундаг мэтгэлцэн болсон. Тэгээ сүүлдээ бүр хил ам эдрээд үр дүн тэгээ юу болж дуусав? Би тэрийг үзэж амжсан. Үр дүн нь одоо тэгээд уг нь бол айл талаас нь ингээл яг асуусан асуултанд нь хариулаад тэгэл яг зөв хариултыг нөгөөд ингээл явсан. Гэтэ эн чинь нөгөө нэг миний кино болохоор яг нэг л зүйлийг ингээд шууд ингээ харуулахыг хүсээгүй маш олон өнцгөөс ингэж одоо харуулахыг хүссэн болохоор ингээд ярих гэхлээр бүр ин тэндээс ингээ авч яригдаад эхэлсэн болохоор үзэж байгаа хүмүүс нь бас гайхаад за яг юу болоод дуусчваа гэдэг шиг тиймэрхүү юм комментүүд бичээл ихэлсэн л дээ. За ерөнхий бол тэр талаар үзэхэд бол яг нөгөө киноноос санаа авсан аваагүй, видео тоглоомоос санаа авсан үгүй янз янзын юм тэнд яригдчих шиг байлаа. Тэгээд яг тэр талаар Аригууны подкастаас хамгийн сүүлийн алдрын орсон дугаараас үзэх юм бол яг үр дүнгийн бүгдээрээ сонсох хаа яг юу болсон. Тийм дээр бас жоохон халдсан байгаа болохоор бас янзын ярианууд орж ирсэн шүү. Тийм болохоор бас өөрсдийнхоороо бас хүлээж авч үзээрэй л гэж хэлмээр. За яг тэрийг бол Аригууны подкастаас үзээрэй. Шүүмжлэл гэхээр нөгөө хийсэн юмыг шүүмжлэхээр хүн бас нэг гомдох сэтгэл янз янз юм төрдөг. Яа хүн хүнээс янз янз зөх шиг байна. Надад ч гэсэн эвгүй санагддаг те. Юу хийгээд байгаа янз янзын ховны нэвтрүүлэг хийх юм гэдэг ч юм уу. Амар хэцүү санагддаггүй би. Гэхдээ яг явандаа дасдаг юм байна л да. Тэгээд чиний хувьд яг ингээд зөвхөн яг өөрийн хийсэн уран бүтээлийг хүн шүүмжлэхээс гадна ерөнхийдөө үг даах байдлыг хоёлаа одоо яг нөгөө юм ал ярих гэдэг. Үг даах байдал миний хувьд бас айгүй яг ингээд өөрийгөө бас яг тэр нөгөө подкастн дээр ингээ харангуул үг даах байдал бас одоо юу гэдэг яг тийм үнэхээр тийм чадвартай хүн бас биш юм бэлээ. Өөрийгөө яг ингээ анзаараад тахад ер нь бол яг сүргэлжөхөр л хүн бэлээ. Яг хоо тэр өрөвлөх гэдэг нь. Тий, өрөвлзөөл ингээл яг өөрийнхөө бодснороо л тэгэл байдаг тий. Гэхдээ нөгөө талаас бодох юм бол бас зөв ч юм шиг. Тэ чи ч бас одоо ингээд бас өөрийнхөө юмнуудыг бас өмөрж явж байгаа шүү дээ. Ихэнхт нь яалж гарна. Гэхдээ үнэхээр юм байвал одоо тэгээ чимээгүй байна эсвэл уучлалтгүй. Тийм. Тэгэхээр эн чинь яг миний бодлоор бол одоо ингээд яг эн чинь олон сарыг те олон бараг бүтэн жил гаруй ингээд бодож тунгааж явсан тэр зүйлийг ингээд зүгээр нэг хүн үзэн гутлаа тийм юм байна. Гэт ингээд эсвэл одоо юу гэдэг зүгээр ингээд өнгөцгөн үзчихэд гэдэг ч юм уу те ингээд шүмжлэл хийх нь бас зөв юм болов гэж би бодож байгаа хгүй дотроо. Яагаад гэвэл эн чинь хүн чинь эхлээд одоо кино үзлээ гэхэд ингээд үйл явдлыг ингээд дараалал үзэн штэ мэдээж болгоно штэ. Цаана байгаа юм бид нар одоо жишээлбэл одоо ингээд хэд хэдэн кино ингээд дахин үздэг штэ. Үзэх болгондоо шинэ юм олж мэддэг штэ тий. Яг миний бодлоор яг тэг кино маань тийм л кино болов гэж бодож байгаа байхгүй юу? Чиний би ингэж ойлгоод байна. Чи яг шүүмжлэлийг харсан. Гэхдээ үгүй штэ гэж чи сөргөөд хэлэх үг байгаа учраас тэрэн дээр шүүмжлэлтэй бас зөрүүлж хандсан байна. Тийм зөрүүлж хандсан. Тэрнээс үний юм байна да. Гэхдээ тийм яг зөв хэлж байна. Яг зөв хэлж байна. Үнэхээр би бууж өглөө гэдэг ч юм уу тийм юм байгаагүй. Тэр хүн бас нэг талаар буруу бодсон. Бас буруу бодсон. Үдсэн үзэгчдийн хувьд яг ингээд тэр мэдрэмжийг миний яг өгөх гээд байгаа мэдрэмж, миний өгөх гээд байгаа тэр санаа гэдэг ч юм уу тэр зүйлийг авсан мэдрэмж одоо тэр зүйлүүдийг авсан үзэгчд маань бол яг жинкнээсээ одоо яг чин сэтгэлээсээ ингээд комментууд өөрсдөө бүр ингээд өөрсдийнхөө профайл дээр гэдэг ч юм уу үтсэн сэтгэлдээ яг гоё ингээд илэрхийлээд бичээд байгаа байхгүй юу. Тэрэнд нь би бол маш их баярлж байгаа. Зүгээр ингээд хальт мөлт үтсэн тэгээд ингээд за яг яасан гэсэн тиймэрхүү үзэгчд болохоор ингээд за үнэхээр ойлгомжгүй кино байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол ингээд яг харахаар хүний одоо өөрсдийнх нь хүлээн авах чадвар нь өөр юм байна л гэж санагдчихж байгаа. Би нэг зүйлийг зүгээр сонирн болгоод ярихад зүгээр мэдрэмжээсээ ярихаар фантастик сая сүүлийн баг 8-9 оноос
тасралтгүй хамт байсан. Тийм шүү дээ. Тасралтгүй л бүгд л хамт юм хийн. Шүүмжлүүлвэл магтуулвал хамт магтуулаа, шүүмжлүүлвэл хамт шүүмжлүүлээд явж байгаад одоо ингээд нэг нэгээр юм игээд ирэхээр шууд алтар дээр тусаад ирж байгаа нь жоохон хүн санагдаад амлуу. Магадгүй өөр хүн биш. Шагаа хамт хуваалцахгүй. Баяраа хамт хуваалцахгүй, тамираа хамт хуваалцахгүй. Шууд алтар дээр буугаад ирж байгаа учраас. Магадгүй хүн бас магадгүй тийм. Эн чин одоо бид нар ингээд одоо юу гэдэг салаад тараад ингэсэндээ биш байгаад байгаа байхгүй. Эн чин яг одоо алтар гэдэг хүний үзэл бодол бас байгаад байна шүү дээ тийм биз дээ. Хүн чинь ингээд за боли за ревю бичдэг хүн гэдэг ч юм уу те өөрийнхөө үзэл бодлыг бичээд ингээд ревювээ гаргацдаг гэдэг шиг тэрийг хүмүүс уншиж штэ те тэрнтэй адилхан би ч бас урлагийн хүн те бас кино урлагтай нэг чааваас нэг жоохон ч гэсэн бас нэг хувь нэмэр оруулчих те нэг ийм төрлийн кино байвал бас байж болох юм уу гэд энэндээ ингээд нэвч шингээд ингээд яваад орцсон байгаад дээ штэ те тэгээд ингээд киногоо ингээд гаргаад хүн гол ингээд бүгд ингээд тарчлаа ингэчлээ тэгчлээ ингээд юм болгоныг ингээд манайхан одоо юм болгоныг дандаа сөрөг талаас нь ингээд хүлээж авдаг нь манай нийгэм жоохон биш байгаа муу л гэж л хараад байгаа юм. Тэгтээ яг уу одоо ингээд олон жил олоолаа яжгаад гээд ганцаараа юм хийц юм чи явандаа сурах хаа тий. Энэ чинь яг анхны удаа ганцаараа биш шүү дээ. Тийм тий. Уг нь биш шүү дээ. Би бүр хилээл байгаа. Хизээ хэлээ. 2016 онд бас яг киноны зураг авалтанд ороод 17 онд би бас кино бас гаргаж ирсэн шүү дээ. Яг тухайн үеийн сошиал өрөлтөө. Харин тухайн үеийн сошиал нь өөр ихгүй. Одоо 10 жил өнгөрсөн шүү дээ. Тийм. Одоо болохоор бүр ингээд амар сошиалдаа бүр одоо манай Монгол одоо Азта тэргүүлж фэйсбүүкийн хэрэглээ бол тий. Тэгэхэд зүгээр үнэхээр амар байгаа байхгүй тий. Тэгэл ерөөсөө нэг нь муулах юм бол тэгэл араас нь дандаа муулна. Нэг нь сайлах юм бол араас нь дандаа сайлна гэдэг ч юм ингээд яг нэг юм давлгаа шиг ингээл яваад байгаа юм л да. Энэ фэйсбүүк гэхдээ жоохон буруу тишээ яваад байгаа болохоор жоохон хэрэглэнд багасаасаа гэж бас хаяа бодох юм. Монголчуудыг. За манус дүүрч өнгөрчээ одоо тий. Доошоо ер нь багсгамаар санагдаад байд шүү дээ. Гэтэ одоо яг нэг 13 мөрөв 12 моёртой ингээл тэрнээс нэг жоохон дэш хүүхдүүд бол нэг фэйсбүүк бол хэрэглэхэ болчлоо шүү дээ. За ер нь тийм. Ер нь бол тэнд ингээд дандаа хэрүүл дандаа нэг юм муухай ер нь ингээл одоо би ч гэсэн ингээл оронгол дандаа нэг болж бүтэхгүй тийм мессежнүүд те өглөө босоод тэрийг ингээл хараад тийм гол мэдээгээл тийм гол тийм ч юм болохгүй ийм ч юм болохгүй гэл ингээл тэгэхээр ингээд бусдаа ингээд ялзаагаад өөр өөрсдийнхэн проблем гэдэг ч юм уу те одоо энэ улсад одоо болохгүй байгаа юм их шууд ингээд хүн чинь ингээд унтаад ингээд гоё ингээд ийм фреш одоо толгоотой те тархитайгаа ингээл босоол сайхан цай уугаал тэгэл фэйсбүүк рүү орохлоор болж үтэхгүй юм яхаар тэр чигтээ тэр өдөр нь ингээд стресстэй эхэлж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй би бас сүүлийн хэд хоног бол ер нь бас амар стресстэй байлаа жишээлбэл ер нь стрессийн хувьд бол за ер нь бол тийх бах би өмнөөс ч ойлгох гээд бүр үнэхээр ингээд юм шүү тэгээд би за ер нь энэ би яг өөрөө яг болохгүй байна тэ өөрөө яг болохгүй байгаад байгаа юм шиг энэ стресс фэйсбүүк рүү ороод гэтээ яалчгүй ингээд ажлаа явуулахын тулд одоо контент гэдэг ч юм уу тэ одоо маркетинг гэдэг ч юм уу тийм яалчгүй тийшээ орох болохоор ингээл яг фэйсбүүк рүү орчод байгаа хөө тэгэхэд дандаа болохгүй дандаа тийм ч юм ингэсэн тэгсэн тэгээ сүүлдээ бүр за али боли гэдэг ингээд тэр чигтээ ингээд зүгээр хэрэгтэй юмудаа ширэлжил тэгээ шууд гараал явж байгаа надад айгу тийм ер нь 7 хоног фэйсбүүкийг хайчихад бол шал өөр болж эхэлж байгаа юм да. Ягаад гэвэл гадуур ингээ явхлаар яг фэйсбүүк дээр байдаг шиг байцгаал да тэгвэл те. Одоо жишээлбэл ингээд явж хахад хой чи тэгсэн байж дээ гэхэл одоо юу гэдэг те фэйсбүүк дээр одоо бичдэг комент шиг ингээд хэлэхгүй байгаа шүү дээ. Яг уу ойлгодог уул нь болоод байгаа юм. Би ч одоо 10 хэдэн жил сошиал дээр ингээ удлаа үний юм хийлээ ш телевизэд байхаас хойш л. Яг тэр хүмүүс өөрсдийн байгаа орон зайдал стрессэл тайлаадах шиг байгаа. Магадгүй. Уул нь тийм. Тэгээд тэр хүмүүсийн хэлснээр тийм болчих вштэй ч гэж бодох юм. За одоо энэ хүмүүс өөрсдөө ийм гэдэг уул нь айгүй их бясалгадаг. Одоо сүүлийн 5 жил бол ерөнхий ойлгодог би ч уул нь бол битүү хэрэлдэж давж гардаг юмсэн шүү дээ.
Хэрэлдэх бас хэцүү юм биш. Тэгээд ерөнхий ингээ ойлгодог болох гээд тэнгууд чинь бас сошиалын чинь next level болно шүү дээ. Тоохоо ойлоод ирэнгүү. Төө эцэгтэй гологдсон гэдэг ял одоо. Ямар муухай хардаа дандаа эрэхтэй хүн тэгээд. Тэгтээ хардаа яг тийм хүний эмзэг сэдвэр тэгж хэлж ийн гэдэг чинь яг үндээлгэд бол оюуны чадамгүй, потенциалгүй эсвэл тэр хүн яг тийм юмнаас эсвэл юм дандаа эрэхтэй хүмүүс одоо бид эдэрт гайвуулаагүй 2-дугаарт эдэр чинь миний эмзэг сэдв биш шүү дээ. Би аавч тустай байгаа ч гэсэн багасаа л уулзсан одоо ч хамтлал байдаг. Тэр чинь нэг хэн нэгэн таягдаад байгаа юм бол байхгүй. Тэр чинь амьдралын юм зам мөр штэ. Тэгвэл тийм юмар ингэж ийн гэдэг чинь бас муухай байхгүй. Заавал миний анхаарлыг л татах гэдэг юм л да. Бүр болохгүй бол одоо ер нь нийгмээс арчна гээл тэгдэг ч юм уу. За яг энд миний зовлон ярих нэвтрүүлэг биш. Бид нар бүгдээрээ өөрсдийнхөө биед болон хайртай хүмүүстэй хамгийн чанартай хүнс усыг хэрэглүүлэхийг зорддог. Тэгэх юм бол яг одоо дэлгүүрийн лангуун дээр ороод сонголтоо хийж чадахгүй байгаа бол яг энэ Pearl усыг аваад сонгоод үзээрэй. Ягаад энэ усыг сонгох ёстой вэ гэхээр байгалийн эрдэсээр тун баялаг ийм ус байгаа. Дэлхийн Expo 2025 дэлхийн шилдэг 65 брэнд өрсөлдсөн энэ хүнс усны энэ брэндүүд дотроос мөнгөн медалийг хүртсэн ийм чанартай ус байгаа юм. Итали, Францын им үнэтэй эрдэс баялгаар дүүрэн уснууд дэлгүүрийн лангуунууд дээр байдаг. Гэхдээ маш их үнэтэй байдаг. Тэгвэл яг нүдэнд харагдсанаар Pearl хэмээх энэ гоё усыг та бүхэн сонгож яваад хэрэглээд уугаад үзээрэй. Танд маш их таалагдах болно. Эрдэс баялгаар дүүрэн тайгын совд Pearl цэвэр ус. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win. Then watch me do it again. Mask production байгаа мó? Mask production ер нь бол яг байгаа гэж хэлэхгүй байхгүй ч гэж хэлэхгүй. Тий. Энд чинь яг ингээд mask production ингэж одоо яг тоглолтод оролцож явж байхдаа чөлөө аваад ингээд цаашдаа ингээд одоо фантастик продакшнтайгаа ингэж хамт ингэ киногоо хийгээд уран бүтээлээ хийгээд ингэ явж исэн. Шинэ тоглолт болох гэхлээр заавалчгүй уран бүтээлийн шинэ уран бүтээлд оролцсон байсан гэдэг ч юм уу те ингээл явж байгаа. Тэгснээс бол бид нэр одоо ингээд тэр үеч ч бас намайг тэгжсэн байхгүй хэрэлдээд ингэсэн юм уу гэсэн юм. Маскасаа гарцсан юм уу гэдэг. Фантастик байсан. Сошиал бол нэг амар тийм хөгжөөгөө байсан ч гэсэн ганц хоёр нэг тийм хүмүүс ирж исэн тийм. Тэгэхэд уран бүтээлийн чөлөө те эн чинь одоо драмын театр жишээлбэл уран бүтээлийн чөлөө гээд авдсан шүү дээ. Тэгээ өөр кинон дээр очиод тоглодог гэдэг ч юм уу. Тийм ер нь бол улсын байгууллага тийм юмний чөлөө ингэх хэрэгтэй ингэж ин тийм юм болж ин тийм бизнес эрхлэх гээд ингэж байгаа гэдэг ч юм уу. Ингээ явдаг шиг адилхан шүү дээ. Эн чинь одоо яг ингээ хүнийг ингээ өмчлөөд авцсан тийм юм байхгүй шүү дээ тий. Зөв. Маск за mask production ойлгомжтой. Фантастик ингээд та хэд нийллээд нэг 8 улаа. За максимум 10 улаа. За яг гол 8 хүн байгаад шүү дээ. Ингээд нийлээ явснаас хойш нүдэн дээр өөрчлөгдсөн. Одоо нөгөө нэг level up гэдэг шиг. Хүмүүсийнх нь тэр мэддгүү ур чадварууд энэ мэддгүүс одоо жишээ нь өмнө зөвхөн mask production байдаг алдраа гэдэг ч юм уу эсвэл бөм таун байсан л нөгөө алдраа заримдаа кинонд тоглодог гэж боддог байсан бол шал өөрөөр хардаг болсон. Яг нэг нүг үлгээд олон үзэгчд надад санал хэлэх байх. Алдраас гадна ер нь фантастикийн бүх гишүүдийг тэгэхэд энд бол олонний хүч олонгүй даалаа дээрээс нь маш мэдрэмжтэй залуучууд юм. Тийм тэгэд бүх талаараа үзэгдэх гадна байдлаараа хүртэл өөрчлөгдсөн. Тэгээд энэ талаар л ярилцмаар байна л да. Энэ менежментүүдийг одоо хоорондоо ярилцаж хийдэг үе одоо жишээ нь алдраа чи ингэдэг
эсвэл баяраа чи ингэдэг гадна төрөх байдал одоо хэдүүлээ ийм кино ийм одоо нийгэмтэй харилцаагаа хүртэл өөрчлөл гэдэг ч юм уу биеиндээ зөвлөгөө ер нь байдаг байсан. Одоо 8 оноос нийлснээс хойш одоо ингээ харахад фантастик. Ерөөсөө тэгэж нэг яг одоо инг тинг гэж би бинийгаа тэгэж юу яаж байгаагүй. Энэ ерөөсөө ингээд яг эн чинь ингээд хөгжөөд яваад байгаа амар хөгжсөн. Ингээд хөгжөөд биенээсээ одоо нөгөө нэг одоо ингээд биенээсээ ингээд одоо инспирэшн авдаг ч юм уу тий. Одоо инспирэшнийг Монголд ингэж тайлна. Биенээсээ авах инспирэшн цагаан атаархал гэдэг шиг санаа авах гэдэг шиг тий нөө нэг бас нэг уралдаад байна уу тий ингэж байгаа юм байл арай ч бас нэг уралдах биш л тий санаа биендээ нөлөөлөд тий нөлөөлж байгаа байхгүй бид нар чинь ингээд яг ингээд хамт байгаа тий бид нар чинь ингээд одоо хэдэн жил болчихоо 10 би 8 онд байгуулагдсан санаад тийм үү тийм тэрнээс өмнө одоо жишээлбэл би маскт байсан шүү дээ тэгэхэд чинь бид нар ингээд за одоо ингээд fantastic production гэдэг ийм юм болох гэж байгаа гэдэг ингээд бүгдээр ингээд ярьж хахад за байж би арай болоогүй байна гэж би бүр яг тэгж хэлж байгаагаа би бол хэлжсэн байхгүй. Яагаад гэвэл би заанаахтай ийм сайхтай би тайзан дээр те ингээд гараад өшөө илүү одоо мэдрэмжүүдээ те тэгээд бас өөрийгөө бас бэлтгэх хэрэгтэй байна гэд тиймэрхүү юу байсан байхгүй. Тэгжиж одоо ингээд эн чин хүн чин хөгжиж явна шүү дээ. Ахнараас суралцах юмнууд байна, их ахнараас суралцах юмнууд байна те. Ингэж хөгжиж явж байгаад за одоо ингээд хэдүүлээ ингийн минги гэ те. Ийм нэг дүр байна. Алдраа энэ дээр ингээд орж ирээд ингэж гэдэг ч юм. Тэгэхээр за байж тэгэхээр чин тэр нэг одоо номер дээр би ингэж исэн юм чин энэ дээр ингэх юм байна гэл те. Маа Тамираа болохоор шууд кино руу ингэсэн болохоор одоо тайзны тоглолт тийм үү киноны тоглолт өөргөр би ч бас одоо жишээл аз жаргалын шок мок гэдэг ч юм уу те одоо яг тэр үеийн дөрүүд дээр ингээл айгүй том хийж гэл байдаг байсан л да. Тэгэхэд чинь л Тамира үгүй жоохон дармар гэдэг ч юм уу те ингия тэгья гэл тэгэл эн чинь ингээ өөртөөхөө хийсэн уран бүтээлээсээ хөгжөөл яваад байгаа байхгүй. Тэгэд шинэ уран бүтээлдээ орохдоо бид нэр өөртөөхөө бие бэлдэх жишээний. Тэгэхээр чинь хүн чинь одоо жишээлбэл манай баяраа манай од эднэр ямар гой биетэй болцсон байгаа үл тээ. Энүүхэндээ зүгээр юм хэлээ. Зарим энэ дэр над дээр амар их хүн шүүмжлэлтэй харагддаг. Урлагийн сургууль төгссөн гэхээр ерөнхий нэг зүгээр ингээ киноноос гадна залуучуудыг хүмүүс зүгээр хэсэг бүлэг хүмүүс бодох. Код соёсийнхан гэж боддог байсан бол фантастик энийг өөрчилсөн байхгүй юу? Фантастик бүр ийм соёл гэдэг шим гаргаж ирсэн. Одоо соёс урлагийн залуучууд чинь гоё залуучууд гоё хувцас өмсд юм байна. Гоё бие авч явд юм байна. Тэ хүмүүс дуурайлаа шүү дээ. Ус мөсийн хүртэл дуурайгаал, өмсөж зүүж байгаа хүртэл дуурайгаал одоо баяраа хингээл тэ. Яг ингэж бүр соёл түгээсэн байхгүй. Тэ. Тэгэхээр урлагийн сургууль урлагийнхныг зүгээр нэг ийм гарууд байдгүй шүү гэж зүгээр яг ингээд бүр яг мэдрүүлсэн хүмүүс л та нар гэж би болчихлоо. Харин эн чинь бас ингээд бас бид нар ч бас өөрөөсөө бас суралцаад байгаа шүү дээ. Тэ бас ингэх хэрэгтэй юм байна, тийх хэрэгтэй юм байна гээл тэ. Энэ дэлхийд даяараа л ер нь урлаг бол төрүүлж алах хэрэгтэй гэж ярьдэн шүү дээ. Тэр нь л гол юм болов. Тийм болоор одоо юу гэдэг мэдэхгүй ямар шинэ кино гардаг ч юм уу эсвэл шинэ дуу гардаг ч юм уу энэ шал өөр дуу байна гэдэг ч юм уу тийм ингээд ямар гоё юм бэ энэ ингээд хүмүүс ингээд шин зүйлүүдийг ингээд сургаж явж штэ тий. Тэгэхгүй ингээд яг ингээд хамт байгаад ах юм бол хамт байгаад тэнцэнэ ингээд хайрцаглагдаад байгаад тах жишээ нь нөгөө нэг урлаг гэхээр яг өмнө камертоны болд ах гэдэг ч юм уу зөвхөн дуулахаас гадна хэр би амар гоё авч явдаг те амьдрал дээр ийм гэдэг зүйл байсан. Жүжигчд гэхээр за мундаг жүжиглдэг өөр юм хэлж чаддгүйс байхгүй. Тийм бол фантастик зүгээр миний хэлэх гээд байгаа нь фантастик яг л жүжигчдийг тэр төвшөнд л авчихсан. Тийм гэдэг шүү дээ. Тийм. Өнөө шүү. Тэгэнгүүт одоо ингээд манай баяраа ингээд биднийг одоо ингээд яг бид 8 ингээд харангуул шал өөр
уулна тий. Ийм өөр завгрын хүмүүс байгаа даа шүү дээ. Би бол одоо яг жишээлбэл ингээд надад бол яг тийм одоо ингээд байгаа өөр чөлөөтэй хувцас хүмүүс айгуу дуртай гэдэг ч юм уу те. Баяраач ч гэсэн яг өөрт нь чөлөөтэй л хувцас. Тэгтээ манай баяраа одоо завгарлаг те гоё юм. Маа шагаа бол дандаа ийм классик костюм пижог хүмүүс дуртай шүү дээ. Цаа чи би тэр нөгөө нэг шагаагийн нөгөө нэг багаачиг чи харж ирсэн үү? Машиных. Тийм шүү дээ. Ингээл байж идэв шүү дээ. Ингээ гутлнууд дэлгүүр машин тий. Ингээ мангар цэгцтэй. Маа шагаач бас амар цэгцтэй хүн шүү дээ. Ер нь бол бүх юм дээр ингээл цэгцтэй бүх хөдөө орон нутаг одоо хөдөө орон нутгаар ингээл кино мэн гаргаа явж идэл шагаагийн косметик гэх юм бол зүгээр ийм том юм баг. Орой унтгаас юм гарч ирэл жоохон байж гал тэгэл нэг бас гэдэг ч юм уу. Тэр чинь айгүй тэр чинь зүг тэгэл тэнгуутл чинь би чинь хажуудгаа хүнээс бас нэрэж би бас нэг маск тавьчихдаг чи юу гэж бодсон шүү дээ тийм шүү дээ. Энд чинь ингээл тий бие биенээсээ ингээд нөлөөлөлтөө ороод ингээд бие биенээсээ гой ингээд юмнуудаа сурж байгаа байхгүй юу. Одоо ч гэсэн суралцаал явж байгаа шүү дээ юм. Хүн ер нь амьдралынхаа дур суралцсан ч л явд юм билээ. Үнэ тий. Тэгээ 20 эдтэй залуучууд одоо 30 зарим 40 хүрж байна. Фантастик яхаа. Тэгээд одоо тусдаа юмнууд хийгээд ирж байгаа яг хоорондоо магадгүй би эндээ одоо нэг өөр өөрсдөө сори гапли гэж байгаа байх л гэж зүгээр ойлгоод байна. Эн чинь бас нөгөө талаас судалгаа хийж ийн гэсэн үг байхгүй юу? Эн чинь яг би бас аригууных дээр ч бас хэлж ирсэн. Юу гэхэлэр бид нар ингээд нэг ийм хайрцагтлагадаад байгаа юм шиг тийм мэдрэмж ингээд хэлж чадахгүй ч гэсэн ингээд яг төрж эхэлж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл бид нэр яг л адилхан одоо ингээд олон жил болчлоо шүү дээ. Тэгэл нэг жишээлбэл нэг кино ярьдаг ч юм уу ингээд тэгэхээр ингээд урд нь ярьж исэн юмнуудаа ярих гад байгаа юм шиг те. Эсвэл ярьцсан ч юм шиг те. Ингээд тэгэхээр чинь бас дээрээс нь ингээд яг л нөгөө нэг хамтарч ажилдаг хүмүүстэйгээ ингээд ажиллана мэдээж ойлгомжтой бүгдээрээ л мундаг болсон байгаа тий одоо манай гүе Red Point тий гүе ингээд зураглаачийн төвшөнд ингээд байсан ч гэсэн медиага мундаг болчихлоо шүү дээ. Тий одоо энэ яг энэ хിവэр ингээд байгаад байгаа юм бол бид нэр одоо ингээд одоо ялзарч одоо нэг яавлахыг ингээд тавьчлаар ингээд байгаалхлаа ингээд ялзраад эхэлдэж шүү дээ тий ингэхгүй тул би бол одоо ингээд дотор тэгж боддог. Ингэхгүй тулд те ийм юм болохгүй тулд бид нэр яах ёстой вэ гэхээр шинэ уран бүтээлчтэй те шинэ өөр төрлийн хүмүүстэй ингэж хамтарч ажиллаад тэднээсээ юм суралцаад мэдээлэл аваад тэгээ буцаад одоо ингэнэ одоо ингэж юу яах юм бол ийм юм болох юм байна. Үзэгчд ийм юм байна. Тэ бид нар одоо жишээл би сая энэ кино хийснээрээ ингэж ийм алдаа хийсэн. Тэгтээ би ийм юмнуудыг онлоо. Ийм хүмүүстэй уулзлаа, ийм хүмүүсийг танилаа гэдэг одоо баг рапорт өгч байгаа юм шиг тийм. Тэгэхэд манай Тамираач гэсэн сая одоо хин Тодко Самсонтой кино хийж одоо удахгүй тэгэл дараа жилээс ч юм уу гарах юм одоо тэр чинь бас нууц штэ тийм. Одоо нөө зэвэрэхгүй байх гэж л яриад. Тийм одоо зэвэрэхгүй байх гэдэг ч юм уу. Янз янзаар л хэлнэ тийм. Ялзрахгүй зэвэрэхгүй хөлтсөн байрандаа зогссон гэдэг төмөс болохгүй гэдэг ч юм уу тий. Баяра нэг сарын өмнө маань нэвтрүүлэгт орсон юм. Тэгээ ярьжсэн нөгөө нэг кино хийх талаар ярьжсэн чинь манай монголчууд тоглолт урлагийн тоглолт ч бай, кино ч бай хийхээр заавал нэгнтэйгээ байрцдаг эсвэл давхцуулдаг гэдэг нэг юм сэдв ярьсан. Цаа чин энэ тал дээр жоохон сэтгэл дундуур явдаг юм байлээ. Шүүмжлэлтэй ханддаг. Нэг юм хийхээр л нөгөөх нь чи хийчүү би хийнээд зэрэг гаргандаа гэдэг ч юм уу баг л иймэрхүү юм байдаг. Тоглолтын дээр би бол анзаархад тиймэрхүү зүйлөл байдаг. Чиний хувьд одоо энэ кино ертөнцид яг тиймэрхүү зүйл Монголд ирэх байна. Чи энэ дээр ямар байр суурьтай? Миний хувьд бол яг үндэ хэлэхэд бол яалчгүй ингээ хөрөнгө гаргацсан. Тэгээ яалчгүй ингээ хөрөнгө гаргацсан. Тэгээд байгаа одоо гарах ёстой болоод шүү дээ тий. Тэгээд эн чин кино яг ингээ бүрэн болонгууд кино театрын менежментийнхандаа ингээ үзүүлнэ гэдэг ч юм уу тий. Ингээд яаж яагаад тэдэн сарын тэдэнд гэдэг маягаар одоо ингээ цагуудаа авж штэ тий. Яалчгүй л манай кино урлаг хөгжиж байгаа болохоор 7 хоногоор яалчгүй л кинонууд нэхгүй болохгүй болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл тэнцээ чинь кино
хийх гэж байгаа тэр уран бүтээлч одоо найруулагч те зохиолч гэдэг юм найруулагч ингээд киногоо хийчээд нөгөө продюсерууд нь мөнгө гаргацсан байгаа. Тэр киногоо нээхгүй бол бас болохгүй гадаахаа шүү дээ те. Тийм болохоор л ингээд яалчгүй ингээд 7 хоногоор ингээд явчихж байгаа. Одоо яг энэ оны одоо жишээлбэл надад сая ингээд яг юу мэдрэгдэж байгаа вэ гэхэлэр одоо 9 сараас ахуулаад ингээд хойшоогоо ингээд гарсан кинонууд ингээд бодонгол бүгдээрээ айгу гоё кино. Яагаад үзэгчд ингээд үзэгчд гэдэг ч юм уу те одоо ингээд нөлөөл ингээд баг үзээд байгаа вэ гэдгийг би ингээд зүгээр сайн ингээд гаргалгааг ингээд бодлоо л да. Тэгэхэд зүгээр ингээд за би хэрвээ кино хийгээгүй бол яах вэ гэсэн чинь нийгэм одоо манай улс төр те энэ улсын байдал айгүй хүнд байгаа байхгүй. Хин өнөөдөр ингээд бензин олдохгүй байхад те очоод за бензин олдохгүй юм чи кино үзье гэхэлтэй шүү. Тийм биз дээ. Эсвэл одоо ингээд мэдгүй одоо үнэхээр яг манай энэ байгаа байдал улсын байгаа байдал маань тийм айгүй хэцүү байгаа байхгүй юу? Тэ очиж байгаа нь хөрхий хүүхдүүд л байна штэ. Хүүхдүүд бол үзэх ёстой юм уу үзэн штэ. Одоо жишээлбэл миний киног бол үзэхгүй штэ. Тэр одоо айгүй их тийм философи гэдэг ч юм уу те айгүй их толгой ажиллуулсан киног үзэхгүй штэ. Хүүхдүүд бол айгүй гоё байлдаантай тиймэрхүү одоо Google-ийн кино ч юм уу ингэж үзэн штэ. Яг үзэх ёстой хүмүүс нь тэнцээ аль намд нь ч хамаахгүй те боо энэ чинь ирүүл болж ирсэн. За очоо кино үзэх гэхгүй байхгүй юу. Тэгээ дээрээс нь энэ чинь ингээд цалин үнэ. Тийм биз дээ. Ямар ч өнөөдрийн манай ингээд алдраа тэгээ яах юм бэ? Чиний киног тэгээд хин хизээ үзэх юм. Үгүй энэ чинь гэж байгаа л үзэх болно шүү дээ. Энд чи ингээд кино театрт гарч байгаа юм чинь яг гайгүй болоод намжаад ирэхлээр л үзэн шүү дээ. Тийм биз дээ. За тийм ээ. Тийм биз дээ. Үзэхгүй гэдэг байжлах юм уу? Үзэхгүй гэдэг байгаа юм. Үзэн шүү дээ. Би бол өнөөдөр үзнэ. Өчигөө өнөөдрийг хүртэл чи завгүй байсан биз дээ. Харин тийм байгаа ч дээ. Энэ болгоныг хүн болгон тайлбарлахгүй шүү дээ. Тайлбарлахгүй шүү дээ. Кино нөгөө буун гэдэг шүү дээ. Буун боохгүй ингэж гэдэг. Энэ хугацааны талаар тэгэхээр танах ус тайзан дээр гараад юу дэлгэснээр гараад ус аваа хугацаа өнгөрцсөн үү? 2-7 хоног одоо 3 дахь 7 хоног дээр явж байна. Ер нь тэгэхээр сайн байгаа л гэсэн үг байна да тий. Баг өсөж явж байгаа. Ер нь тэгэхгүй буураад ирэх юм бол наа чин 2-7 хоног баг буучдаг шүү дээ. Тий. Ер нь бол ингээд үзэгчд маань ингээд мэдгүй ам дамжин одоо яаж байгаа. Яг би бодоод байгаа. Ам дамжсан яриан дандаа магтаал байгаад байна л дээ. Би нөө үзэж амжаагүй манай ажлынхаа үзсэн нээлттэй өрлөө манайхаар явуулсан байсан шүү дээ. Тий. Сайн кино байна гэсэн. Тий. Ялч юу сайн би өмнө ийм болжсэн мэдгүй нэг дор айгүй их өөр төрлийн дотоодын дажгүй сайн гэсэн үнэлгээтэй кинонууд зэрэг бараг шахуу нээлттэй хийчлээ тийм ээ. Тий. Ер нь бол ингээд анзаарангуул шал өөр төрлийн кинонууд байгаа даа. Тийм. Яг 9 сарын 1-ээс ахуулаад эхлэнгуул шал өөр одоо боевик нь байна тий. Тэгэнгүүт гоё романтик нь байна. Одоо нөгөө нэг эцсийн зогсоол 2 түүхэн кино татар матар гэл тий. Тэр чинь болохоор яг нөгөө нэг одоо нөгөө нэг биографи кино болчихж байгаа шүү дээ тий. Тэгээд тэгэнгүүт чинь 9 сарын 1-нд чинь нөгөө нэг нөгөө дүүнэрийн нөгөө дид продакшны дүүнэрийн нөгөө нэг зодонтой кино тэр бол цэвэр ийм экшн кино хип-хоп кино хүртэл нээлттэйсэн. Тэр бас дажгүй л үнэс. Тий. Нөө райм тий. Райм маа төчгийнхээ найруулсан тий. Тэр ч бас янзын босон гэдгийгсэн шүү дээ. Ингээл шал өөр төрлийн кинод болохоор одоо үзэгчдэд бол ингээд ямар кино үзэх, ямар кинонд сонирхолтой вэ гэдэг нь ингээд бүр яг гоё ингээд сонирхоод ингээд өөрсдийнхэн хүслээр ингээд үзэж байгаа байхгүй. Тэгээ зэрэг нөгөө баахан сайн кино нээчихээр одоо тэр нь бас хэцүү байх уу яах вэ? Үгүй эн чин тэгтээ тэргүй одоо яг ингээд кино Монголын кино ертөнцийн яг Улаанбаатартаа л бүх юм шилжиж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Бүх юм одоо бүх Улаанбаатар дотор байгаа кино театруудаар шийдэгдэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эн чин үзмээр байгаа хүн байна. Үзэхгүй одоо энэ кино төрлийг сонирхгүй гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тийм. Тэгэхээр чи тэдний өөрсдийнхөө хүслээр л болно шүү дээ. За. Эдэн подкастыг та бүхэн самыг л хүргэж байна. Хэсэг ормын дараа үргэлжлэх болно. Одоо арай хувийн амьдрал ярина.
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Тэнцвэрийн их ундраг тайгын сод. Учрал тогтой хамтран ажиллагч эртээ 100 гаруй жилийн түүхтэй Америк, Англи улсаас гаралтай Dickies брэнд өдөр тутмын хамгийн чамин хувцсны хэрэглээч байх болно. Сонгуун үйлчлүүлээрээ Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхарт байрлаж байгаа шүү. Ерөнхийдөө хоёулаа зүгээр би нэгэ ингээд анханасаа сайн байна уу гэж зүс мэдлцээд эхэлсэн бүр жоохноос байхгүй. Би нөгөө UB-ст жоохон багтал хоёулаа айгүйх таардаг л байсан тий. Тэгээд тэр үеэсээ ингээд анзаараа яваад хахад алдрын өрн нарийн сүүл бүр яг тогтсон гэрүүлтэй болов уу? Тий. 30 нилээ гараад. Тий штэ. Ааха. За яж 2020 онд манай том төрсөн штэ. Ааха. Яна буруу хэлсэн бол их нэртэй боллоо. Чимаата гэдэг. Яг тийм баха 20 онд хаа одоо 5 болсон гэдэг чи тий. Тийм бай тий. Ааха. Тий. Энэ зөв юм шиг надад санагдаад байгаа. За 30 гарахаар. Тий. 30 гарсан нь. Тий. 30 гарсан нь. Ягаад гэвэл яг ингээд нэг 30 хүрээл те ингээл за нэг 23-аас эхэлсэн юм уу да тэр жил. Гэдэг ч юм те. Одоо юу гэдэг хүн чинь нүг хүнтэй танилцаж хүнийг одоо ингээд мэдэж таних ингэж явах нь маш зөв юм болов гэж би дотроо ер нь бол бодсон. Тэгээд тэр нь ч бас зөв юм шиг надад санагдчихж байгаа. Яа тэгвэл яг тэр үед ингээд манай одоо жишээлбэл заавалжгүй урлагийн биш тий зөндөө олон найзууд байгаа штэ. Тэгэхэд ингээл салж хагцсан гэдэг ч юм уу амьдрал айгүй хэцүү байна ингээл тэр үед ч гэсэн би яг тэр насан дээр байсан болохоор түүнээ салчихгүй юу гээл тэнэгтэл ингээл хилдэг ч юм уу. Нэг амныхаа үзүүрээр хилээл тий хүний амьдрал бас гай болж исэн юм шиг надад сүлдээ тгий санагддаг болж анзаардгүй тий. Анзаардгүй. Тэр чинь яг нөгөө нэг насны онцлог л байх л да. Гэхдээ яг өөрөө яг ингээд одоо 37 8 таа байхдаа ингээд их нэртэй болоод ингэж байгаа. Хүн бас яах хэрэггүй юм байна гэдгийг айгүй ойлгосон. Сүлдээ яг ингээд яг үнэхээр яг үнэн бохгүй юу. Цагаан сараар оронгууд гүчиж одоо хүн амтнаас суугүй одоо хөшөрчлөө гэл. Энэ бас яг нэг юм бас яг хоо хамаатан садан ингээд санаа тавьж байгаа ч гэсэн нөгөө хүнд амар им имзэглүү штэ тэ нэр намайг хүн ингээд стресстүүлэх ер нь стресс гэж л ойлгож штэ стресстүүлэх тэр зүйлүүдийг гаргаж ирж байгаа байхгүй одоо бол яг нэг хэлэхэд хүмүүс бити тэгээсэд гэж би дотроо боддог. Яа тэгвэл би бас яг тэгээд эхлэнгуудаа эхний жил тэглээ, 2 дахь жил тэглээ. За энэ чинь одоо юу гэдэг 33 таа байла, 34 таа, 35 таа гэд ингээ 3 жил дараалж цагаан сараар одоо хамаатан сан дээр очиод ингээ сайхан золгоод ингээ явж идэл гүчиж одоо хүн амттай болоогүй м одоо хөвшөрчлөө чи одоо гэ сүлдээ залах нь. Сүлдээ залхсан мөртлөө цаанд нөгөө нэг одоо тархины нөгөө нэг цаад нэг ухамсарт яг тэр нь ингээ суугаад нэрээ би яагаад надад дарамт ч юм шиг. Тий. Айгүй хэцүү болж эхэлж ирсэн л та. Тэгтэл ингээл за болох байлгүй дээ гэл те. Тэгээд ирэхлээр ингээл хүмүүстэй өшөө танилцаал ингээл одоо одооны залуучуудын ярьдгаар одоо юу гэдэг явуулдах гэдэг ч юм уу те. Үерхэх биш болж эхэлж байгаа байхгүй сүлдээ бүр зарим үедээ ингээ үерхэд гэдэг ч юм уу. Богино харилцаа. Тийм богино харилцаанд ингээ ороод ирэхлээр сүлдээ бүр ингээ за яг биш болж эхэлж байна гэд яана амьдралынхаа туршааг ингээ явчих үедээ гэдэг ч юм уу те. Гэл ингээл бодоод ингээд тэгэл бас нөгөө талаас нөгөө алдар болохоор зүгээрээ заяаны хам зан дээр гэдэг гэл тэгээ чи эрэхтэй шүү дээ гэдэг бас хүн хэлнэ. Бас хүн хэлнэ те. Яг ингээл явж исэн чинь үнэхээр л заяаны хам зан дээр л үжсэн. Тас гээл ороод ирж байгаа юм чинь. Зя. Зүгээр лантуугаар хөөе би чинь байна гэж байгаа шиг зүгээр. Би чинь шүү дээ гэл ингээл манай чинь шууд тэгэл ороод шүү. Айгуу сонин заяа. Юусоо ингээ хүн ингээд яг ингээд одоо яг тэр чинь нөгөө V brand гэдэг нөгөө нэг дээл
завгар дээл одоо ингээд хийдэг V-brand гэдэг нөгөө нэг юу гэдэг компани байдаг шүү дээ тий. Тэгэхэд яг наадмаар бид нар нөгөө дээл хийлгүүлнэ гэд манай фантастикийн дээл хийлгүүлнэ. Тэгээ би 19 онд уу? Тий 19 онд тохоо. Яана зүг ба. Одоо яг энэ дээр эрэгтэй хүний нөгөө анзаарахгүй детальны мэддэг. Очоод одоо энэ подкаст гараад орой очиход манай хүн үзэл тэр чин тэгсэн штэ гэл. Тэр шалгалтанд бол унаад идэв шүү. Унж байгаа. Тэгэхээр уучлаарай. Чи өдрийн өдөр хизээ үлээ гэхэд тэгэл баахсан. Тэгээд яг ингээд хэмжээгээ ингээ үзүүлээд ингэж яхад миний хажууд байсан гэж байгаа байхгүй. Би тэгэхэд тэрийг анзаараагүй байхгүй. За. Анзаараагүй явж байгаа тий. Тэгээд ингээ анзаарахгүй ингэж явж моваад юмаа үзүүж мүзчээд тэгээд нэг хальт ингэчээд дараа нь ингээд ерөөсөө ингээд өөрөнд ч тоогоогүй ингээд манай хүн ч нэг тоохгүй. Манай хүн бүр намайг маск production тий маск production тоглолтыг үзчихсэн. Гэхдээ нэг тийм чи бол нэг тийм одоо хүний нөгөө нэг харцыг булаасан тийм хүн байгаагүй гэж байгаа байхгүй. Одоо манай хүн тэгж ярьдаг байхгүй. Намайг танихгүй. Дараа нь тэгээд нөө. Үгүй ер нь окей. Тоёс ярьдтэй шүү дээ гэж одоо тэгэн шүү дээ. Ямар сони гэдэг би бас тийч ямар сони чи юусэн би Boomtown хамтлаг дуу муу гэдэг. Тэр дуу чинь бас сонсч тэгтээ бас нэмэгдэн хүний бас нөгөө нэг зайлж магадгүй л дээ тий. Тэгэн шүү дээ. Тэгтээ ингээд ер нь бол яг жинхнээсээ л яг тийм л байсан бохоо. Тэгтэл энэ хоёр хүн ингээ хоорондоо ингээ нийлээ одоо ингээ хоёр хөрхөн охинтой болцсон гэдэг. Хүний одоо нэг зам мөр те угаасаа л энэ хоёр нийлэх ёстой юм байна гэдэг. Би бол одоо үнэхээр баяртай байдаг эхнэртэйгээ хамт яхад наваг ингээд сэтгэл санаагаар унсан үед яг намайг яг мэдэрдэг. Тэгэл чи надтай ярилцал та. Үе эмхтэй юм тий. Үгүй шүү дээ надаас дүүштэй. Тэгтэл үе үстэй нөгөө нэг мултрах гэдэг юм байхгүй үстэй. Хиттэд мултардаг үлээ. 12-оор мултар шүү. Мултрахгүй юм. Тэгвэл гайгүй дээ. Тэгээ ингээд амар гой мэдрэмжтэй эмхтэй хүн. Ер нь бол чамааг ойлгодог тий. Ер нь бол амар ойлгоно. Фантастикийн ярьж манай алдрын хаашиг олгож хэцүү шүү гэдэг. Нэг урднаар бөөнөрөө сууж тийм. Ойлгодог хүн гараад ирсэн. Тийм ойлгодог. Тэгэл яг ингээл мэдхгүй яаж ойлгоод идэм бол тэр нэг мэдрэмжүүд л байгаа бах та. Тэр мэдрэмжүүд нь айгүй гоё хөөгцсөн. Манай хүн чинь бас гоё. Би энэ сэдвийг хүндсэн нь одоо арай сүүлд гэр бүлтэй болсон. Ингээ яг бүтэн ингээ доктортой амьдарч ийн гэхэд тэнгуут нөгөө энийгээ дагаад нөгөө нэг санаа амрах гэдэг юм уу? Санаа амрах. Тэгээд ажил бүтээмж гэдэг зүйл илүү цэгцтэй болж цаашаа амьдрал цэгцтэй болно гэдэг шиг ажлын бүтээмж хүртэл юм цэгцтэй болж явах тэнгэр газар шиг ялгаатай байдаг юм байна уу? Яадаг юм байна? Өстой. Би ялтар тий. Яг би тийм тэгж өмнө нь үзээгүй болохоор амьдрал зохиолж үзээгүй болохоор би мэдэхгүй л байна л да. Бас буруу ярьчих магадгүй. Тий. Гэхдээ яг одоо ингээд одоо 5 жилийн өмнө их нэртэйгээ ингээд танилцаад ингээд хүүхэдтэй болохоос өмнөх амьдрал одоо яг байгаа амьдрал хоёр бол шал өөр. Яагаад гэвэл би үзэх юм үзсэн бохгүй юу? Одоо өөр дээрээ тусгаад аваад үзчихэл та тийм үстэй. Би үзэх юм үзсэн бохгүй юу? Хүнтэй үерхэж үзлээ, хүнтэй амьдрж үзлээ. Одоо юу гэдэг хідэн сарч гэдэг юм уу? Одоо үерхэж тий, найзалж үзлээ. Богино урт хугацаа бүгдийг харлаа. Хүний одоо зан ааш тий. Ингээд бүгдийг ингээд мэдчихлээ штэ. Одоо хөөрхөн байна уу? Гой бөхстэй байна уу? Гой хөхтэй байна уу? Гой дүүртэй байна уу? Бор байна уу? Шар байна уу? Тий, шар байна уу? Одоо ингээд үзчихлээ штэ. Үзчихлээ гэдэг одоо өнгөрөөд биш ээ. Зүгээр яг би бас мэднэ гэдэг. Үгүй ингээд хүнтэй ингээд харилцаад үзсэн болохоор надад одоо би ихнэрээ сонгоцсон штэ. Одоо би өөр хүн надад сонгох надад шаардлага байхгүй байгаа байхгүй юу? Яах юм тийм биз дээ. Эн чинь яг ингээд гоё амьдралаа ингээд холбоод ингэсэн болохоор би ихнэртэй итгэж байна. Манай хүн надад итгэж байна. Ингээд болоо.
Өөр одоо жишээлбэл хэрвээ би одоо их нартайгаа жишээлбэл 24 настай ч юм уу те 25 6-таа ингэсэн бол бас өөр байж магадгүй. Эрэгтэй хүний хувьд ярьж ин л да би те. Ягаад гэвэл юм үзээгүй хүн болохоор заавалчгүй өөр тийшээ өсчиж ингэж явна гэсэн үг байхгүй. Тийм биз дээ. Би бол яг эрэгтэй хүний тэр нөгөө юуг л ярьж байгаа шүү. Зөв ойлгож байна. Тэгснээс биш одоо нөгөө нэг бизнес өөр юм гэдэг тий. Эрэгтэй хүн бол миний хувьд бол яг ингээд юм үтцэн байвал гоё юм байна л гэж одоо яг надад өөр төрж байгаа мэдрэмж нь тийм байгаад. Би нэг юм яг энэ дээр нэг юм сони юм ярьж байгаа. Одоо нөгөө юмаа үзэхээ үзсэн гэдэг ч юм уу те. За яг хөө эрэгтэй хүн одоо хэд нас 40 50 хүрсэн жоох хүүхэд болдгоо гэдэг байдаг. Яг хөө нууцгүй юу эмэгтэй хүнийг харах нь эрэгтэй хүний эрх нүд гэж байгаа юм чинь. Гэхдээ бүр ингээд улаан цагаандаа гарцсан самбагнаал ихнэрээ бархируулаад өөр залуучууд өөр хүүхнүүдтэй ингээл давхар явуулдаж мавлдаал ингээл янз бүр болоод байгаа эрэгтэй хүнийг харахаар гоё залуу эсвэл гоё яах гэж хардаг гэсэн хүмүүс нөгөө нэг хажууд байгаа ижлэхэн хүүсний нөгөө эрэгтэй хүмүүс ч гэсэн би хүртэл яг тэгдэг байхгүй. Цаанаасаа нэг миний үнэлэмж хүртэл буурчдаг байхгүй. Энэ ах чинь тэгээд ийм л юм биш гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг эрэгтэй хүн нөгөө нэг яг нөгөө хорн гарцсан эрэгтэй хүн гэдэг бол өстө эхнэрээсээ гадна бүх хүнийг л дагуулдаг гэж би зүгээр боддог байхгүй. Одоо үнэхээр мундаг бол одоо жишээ нь алдрыг ингээл харж идэл эхнэрээ гомдож ингээл тэрэн дүүгээр өөр эмэгтэй хүнтэй ингээл орооцлол яваад байвал зүгээр ингээд миний хувьд алдар хэвээрээ ч гэсэн ямар нэг байдлаар үнэлэмж унцдаг. Зүгээр чи тэгдэггүй. Миний хэлэх гээд байгааг ойлгож байна уу те? Ойлгож байна. Яг нэг тийм байдаг те. Ер нь бол байгаа л да. Ийм юм уу гэдэг те. Одоо ингээд л гэдэг. Би одоо нэг амар тийм сэтгэл зүйч биш л дээ гэдэг шүү дээ ёо. Зүгээр санаа зовлтгүй яа. Бүр айгаад ах юм сүлд одоо. Энийг юугаа мэдтээ ингээд ихэлвэдэ гэдэг те. Зүгээр ингээд өөр дээр ингээд байгаа энэ мэдрэмжэл ярих гэдэг юм л да. Одоо ингээд их нэртэй болохоос өмнө байсан найз нөхдийн гэдэг ч юм уу те ингээд салалт хагцал тэнд бас нөгөө талаас ингээд яг ингээд харангууд тэнд хүүхэд айгуу зовж байгаа байхгүй. Тэгэнгუут л ингээд хүүхэд энэ хоёрт буруугүй штэ. Ямар ч буруугүй штэ. Тийм биз дээ. Тэгэхэд ингээд хүүхэд зовж ин гэдэг миний хувьд бол амар эмзэг надад айгуу тусч байгаа байхгүй. Ягаад гэвэл бид нар өөрсдөө мдээгүй, таниагүй байж, өөрийгөө таниагүй байж, өөр хүнтэй нийлчээд, хүүхэд гаргачаад тэгснээ өөр хүн рүү яваад тэр давхар ингээд өөртөө дахин стресс ингээд байх нь чи бидний яг зөв үү? Баггүй юу? Яг тэр асуултыг өөртөө асуух хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Яг тэр одоо нэг хүн ингээд бичлээ штэ жишээлбэл ямар нэг юм гарч ирж штэ. Тэгэхэд ингээд хариу бичих нь зөв үү буруу юу гэдгийг ирээдүрүүгээ нэг жоохон өндийгөөд те за одоо энэтэй ингээ харьцаад ингэчих юм бол яах бол ийх бол гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүдээ бас бодож авах хэрэгтэй. Мөн дээрэс нь гэр бүлийн харилцаа маш чухал. Хэрвээ яг ингээд хамтдаа ингээд хүүхдтэй болоод хамтдаа ингээд хамт амьдарч байгаа бол чиний үүдээр гэртээ орж ирээд тэ ямар сэтгэлхүйтэй орж ирж байгаа чинь тэр чигтээ чиний гэр бүл чинь яг тийм л байна гэдгийг би сая энэ киноны зохиолыг бичиж байхдаа л ойлголоо л доо. Яг л би ууртай үедээ оронгууд гэр бүлийн атмосфер гэдэг ч юм уу те ингээд хүүхэд ч гэсэн жоохон ингээд тэр мэдрэмжийг тэр аураг мэдэрсэн юм уу хаашаа гів гинт ингээл ууралдаг ч юм уу эсвэл ингээл уйлаал гэдэг ч юм уу ингээд нэг л биш байдаг байхгүй юу ер нь. Тэгэд би ингээд яг өөр дөр ингээд тусгаалаад ингээд үзэнгууд гэртээ орохдоо чи ямар ч одоо манай суйс хэлдэг байхгүй юу. Чи соёл урлагийн сургууль руу орохдоо голошо тайлаад ор.
чиний гэр бүлд ямар нэгэн асуудал байсан бол голоош гэдэг нь одоо энэ бол хиллэг л дээ. Хиллэг واخгүй манай уулгийнхны хиллэг واخгүй. Зүгээр одоо ингээд яг хэлэхэд бол бүх энэ одоо сэтгэл зүй хаана юу болсон, ар гэрд юу болсон бүх юма тайлаад үүдэндээ орхиод ор. Чи цав цагаан цаас руу орж ийн гэж бодоод найз нөхдөдөө ингэж бай гэдэг шиг яг адилхан гэртээ ч бас яг соёл урлагийн их сургуулийн чинь ариун сүм, драмын театрыг бас ариун сүм гэдэг чинь яг тэр байхгүй юу? Ер нь бол ингээ өөрийнхөө бүх дотор байгаа тэр бодол, сэтгэл зүгээ бүгдийг хаяал ороод тэнцээ ингээд одоо тоглолтоо дөрөвдөө ороод тоглоно гэдэг шиг адилхан. Чи гэртээ орж байгаа бол бас гэрээ бас яг хүндлээрээ гэсэн л би санаа хэлээд байна л да. Хичнээн ингээд чамтай одоо би ингээ хэрэлдэд орж ирлээ гэдэг. Энэ учрал одоо юу гэж утсан ингээл боо юм болж гэртээ ороод ааста нэрэ мэрэ гэл ингээд чимээгүй байцгаа гэл тийм чимээгүй ажилдаа аав нь ээжтэй юм ярьж гин. Та нар чимээгүй ажилдаа маяг тоглоомоглоомыг гав гэдэг ингээ нэг жоох ингээл ууртаа гэдэг ч юм. Ингээл гэр бүлийн харьцаа чинь шал өөр болоод яг энийг яг сая ингээд амар мэдэрсэн бохгүй юу? Би одоо гэртээ орох болгондоо инээмс хичнээн надаа ингээ хэцүү байсан ч гэсэн инээмсэглэл ингэнгууд хүүхдүүд хүртэл гүүж ирж байгаа нь бүр улсам ингээ бүр ингээд чин сэтгэлээс аа гэж хашгирч ингэж хурж ирж байгаа нь надад улам ингээ гоё энерги өгөөл те иймэрхүү санагдаж байгаа байхгүй. Тэгэл тэгүнгууд ихнэр тэнцээ ингээ ирэхгүй байсан ч энэ одоо яагаад ирэхгүй байгаа юм болов гэсэн ч гэсэн цаанаас инээмсгэлзээ гэл ингээл тэр чинь ингээ миний ингээд ажил төрөл болохгүй байна уу яа нуу энэ үү ерөөс тэр мэрийг зүг шүү аваад хайчиж байгаа юм чинь гэр бүл чинь чиний хамгийн том энерги болж таарж байгаа байхгүй. Тийм тэгэхээр маш том бэкап хүн гэр бүл гэдэг бол маш чухал гэдгийг л тийм хараад байна шүү дээ. Тийм миний хувьд бол яг тийм л болж таарсан. Ер нь бол доктортой гэр бүл гэдэг хүмүүрийн хувьд тийм баг. Гэр бүлтэй болсон бол тэрнийхээ төлөө бол өстө байдгаал. Тэгээ чи нөгөө гэрийн өөрийн толгойлогч болохоор чи гэр бүлээ авч байгаа ш. Эхнэр чинь хичнээн ингээ гэртээ ингээд за хүүхдүүд нь уйлаал ингээл хоол моол гээл гэр мэр чинь ингээл замбраагүй болоод эхнэр чинь бас л хүн штэ тийм үстэй. Тинчээ чинь ингээл ийм юм байхад чи тэрэн дээр нь орж ирж нэрвтэл те ууш энэ минийга цэвэрлээгүй мөг би урд нь тэгдэг байсан. Одоо эхнэрсээ уушлахгүй те үнэхээр уушлахгүй. Ягаад гэвэл би тэрийг ойлгоогүйсэн бохгүй. Тэр эхнэрээс уучлахгүй гэдэг. Тий. Тэгээд ингээд яг инээсээ болоод ингээд эхнэр нөхөр хоёрын хоорондын жоохон зөрчлүүд ингэж гарч ирсээр байгаад нэг пүрх гэл тэгэл хоёр тишээ харчих юм бол бүр пүрх болох гээд шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн л харилцаа маш чухал юм байна гэдгийг л ойлгосон. Тий. Тэгэхээр миний энэ кино одоо би энэ дээр ингэ мушгах юм бол найзуудтай бол эргэж хараад бүрх гэдэг ч аахгүй алдар. Тэнгүүд ихнэртэй бол тэгж бүрх гэхгүй гэдгээ бол мэдээд нь шүү дээ. Тэгэхээр бас ийм заагтай юм аа ер нь мэдээд нь шүү дээ. Ааштай ч гэсэн. Тийм шүү дээ. Одоо энэ чинь цааштай чи насан туршдаа тэр хүнтэй хамт байна шүү дээ. Тийм. Гэр бүл гэдэг чинь хамгийн нэн түрүү чамаас шалтгаалж хүүхд чинь үсэн шүү дээ. Яг үнэ. Муу яг үнэ. Хичнээн сайн найзуудтай хичнээн салж хагцгааргүй найзуудтай байсан ч гэсэн чи нэн түрүүнд гэр бүлээл тавих хэрэгтэй. Чи гэр бүлийнхэн төлөө өнөөдөр ажиллаж байгаа үстэй. Тийм. Чи энэ нь одоо ингэ хийж байгаа юм чинь чи нэг яг гэр бүлийнхэн төлөө үстэй. Чи миний төлөө хийгээгүй үстэй. Бас хаяа алдрыг бодох. Одоо ингээд найз нөхөдөө зориулж хийгээгүй шүү дээ. Тийм биз дээ. Харин эн чинь угаасаа хүн болгоны толгойн тархинд нь хамгийн түрүүнд гэр бүл нь л явж байгаа. Хүүхэд нь явж байгаа, эхнэр нь явж байгаа. Тэгэл болоо. Би амир лам шиг байна уу? Үгүй. Лам гэснээс лам мамын холбоотой байл үгүй л үү? Үгүй шүү дээ, байхгүй шүү. Хүүхэд наснаас гайгүй шүү дээ. Үгүй гайгүй. Алдрын хүүхдээс чи хаана өнгөрчлөө? Унгоос Оросд өнгөрчлөө. Одоо яг энэ дайн байлдаан болоод байгаа Украинд бүр Киев. Бүр яг Киевд нь өссөн шүү дээ. Миний би 7 биш ээ 6 настайдаа тийшээ яваад тэгээд тэнцээ би 16 нас хүртэл тэнцээ амьдэрсэн шүү дээ. Хөөх 10 жил баг амьдэрсэн байна. Тийм байна тий. Яг би чи 8 настайдаа 1-р ангид орж ирсэн.
93 онд нэгдүгээр ангид орсон. Тэр үе чинь бол яг 8 настай хүүхдүүд ордог гэсэн шүү дээ. Сургуульд одоо л 6 настай тэгсэн байх тий. Оо тэнд тэгж байсан. Би өстө энийг сонсож байгаагүй юм биш үү те. Одоо тэнгуүч өстө украинский русский язык гэдэг нь бол амар юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ намайг 2000 онд яг би ч 2000 онд яг Монголд ирж исэн бохгүй юу. Тэр яг ингээд бүр яг Украинаас гараад Оросоор дамжаад нөгөө машинаар бид нар ингээд гэр бүлээрээ зугаалж явж ирж исэн бохгүй 2000 онд ч дээ. Оо зөө. Тэгэл яг ирээл Монгийн гээд сургуульд ороод одоо хороол 3 4 дэдэг. Тийм. Хувийн сургуульд ороод тэгээд тийшээ ороход манай ангийнхан хүртэл би бүр шал гадаад би ер нь монгол хэлэндээ их муу байсан. Одоо ч 10 жил болж тий. Ягаад одоо муу байгаад байгаа вэ гэхээр Орос дээр маш их кино үзэж Орос ном унших нь надад илүү гой санагддаг, ойлгомжтой санагддаг. Тийм болохоор л яг нэг утга те эсвэл одоо нэг ярьж байхдаа нэг төгдөрдөг ч юм уу, боддог ч юм уу те тэр зүйлүүд гарахлаар хүмүүс энэ одоо маяглаад урлагийн хүн байж жүжигчин байж одоо хүртэл ингээд монгол хэлэндээ муу зүг гэж ярьдаг л байна. Энэ чинь яалччихгүй л би тэгтээ хичээж байгаа. Тэгтээ яалчгүй л яг энэ нийгэмд байсан болохоор яг ингэж багасаа ийм байсан болохоор ялчгүй л байгаад байгаа. Одоо жишээлбэл миний энэ тархин дотор хаяа би ингэ төсөлдөж тархин дотор юм коноп байд юм шиг санагддаг шүү дээ. Яг ингээл телевизээр үзэж байгаад Монгол телевиз мэлүүдтэй ингээ үзэж байгаад монгол хэлээр ойлгож байгаа таг гэл орос хэл дээр тавингуул шууд яг ярьж байгаа юм ингээд зүгээр шууд орж ирнэ. Одоо нөгөө нэг ийм дэржгэр замаар явж байгаа гинт засамт руу орж байгаа юм шиг. Тийм зүгээр ингээд шууд ороод одоо ингээд чи одоо жишээл англиар юу юм бол энэ үгийг яг юу гэдэг вэ гэд ингээд бодож ойлгоно шүү дээ тий. Надад бол орос хэлээр ингээд ярингууд ингээд шууд ингээд одоо чи бидгээр монголоор ярьж байгаатай адилхан ингээд шууд орж ирдэг байхгүй айгуу сонио. Ойлгож байна. Зарим хүмүүс нь одоо бас буруугаар ойлгох үү. Зүгээр. Энэ сошиалд чи үнийг ийм болох. Зүгээр яах вэ? Гэтэ энэ бас зөвлөдөө. Ингэж айж их юм гэдэг. Одоо энэ Boom Town Mountain чинь дахид дуулах юм уу? Үгүй одоо тэр чинь Boom Town гэдэг чинь бид нар чинь бас айгу бид нар бас ярьжсэн баха. Ингэсэн баха. Нэвтрүүлгүүдээр юу вэ гэхээр эн чинь оюутан байхдаа бид нар яаж хідүүлээ өшөө өөрсдийгөө хөгжүүлэх вэ гэдэг Boom Town хамтлаг чинь бүжгийн хамтлаг байгаад одоо өнгөт инээд захиалгад инээд X төц тэ бүх хошин урлагийн продакшнуудын эхлэл төгсгөлийн бүжгэн дээр нь гардаг байсан. Мөн одоо Lumino биднэргүүгээр баг тэр үеийн шоу тоглолтууд байдгүй байсан. Гала малаад гараад гала хувц ингээл бүжиглэл тэ. Гала хувц өмсөд үү? Тийм ийм ёонон ийм ногоон одоо гала хувц гэж ярьдаг шүү дээ. Ягаан магаан тэднийхэн стилд орж ингэж бүжиглэн шүү дээ. Тэгэл тэр чинь яг ингээ өөртөө юугаар хөгжүүлээд байгаа гэхээр хөдөлгөө бид чинь жүжигчин болох хүмүүс шүү дээ тий хөдөлгөө. Дээрээс нь хажуугаар нь за хэдүүлээ одоо дуулээ тий хүмүүст бас жоохон ч гэсэн танигдъя гэдгсэн чинь тэр нь харин бүр айгүй гоё танигдсан. Ох мэн гэдэг алсан шүү дээ. Тийм тэр үед чинь зүгээр л од шүү дээ. Тэгээ тэрийг бас мэдэхгүй байсан юм аа. Хаана мэдсэн бэ гэхлээр бид нар чинь тэгэл дуулчаал сургууль дээрээ л байна шүү дээ. Тэр чинь жүжиг мүжиг гээл. Тэгэл тэгсэн чинь тэнд нэг 101.7 FM-ийн тэдэн жилийн аяг UB Palace дээр тоглолт орсон байхгүй. Тэгэл тэгэнгүүт бидний хин додын мод юм тэр суйвсаас нэг хэдэн оюутнууд ирсэн. Бид нар чинь тэгээд ийм нарантуулаас ийм цагаан кейтнүүд авцаа. Тэр кейт мэдээ арчиж марчаал тэр чинь бас айгу хөөхөн нэртэй тэр кейт. Тэр мөртөө тэгээд костюм пижак та гараал ингээл. За ямар ч лсэн хідүүлээ гэрлийн ундраагаа тэгээд ингээд гэлдэг юм бол эргэж хараал бүжиглээ гэл. Тэгэл бас нөгөө нэг жүжигчний ангийн хүүхдүүд юм чинь айгу ийм найруулгатай.
Тэгэл яг ингээл гэрэл унтраал хүүа гэл эргэж хараад бүжгсэн чи бүр UV баланс тэр дээр байсан хүүхдүүд үзэгч нар бүр гүйлдэж ирээл бүр ингээ урагшаа ингээл тэгэхэд л бид нэр од болчих. Амар гоё мэдрэмж авч байгаа байхгүй бүр анхны тэр мэдрэмж манай хэдийн хинээс нь ч ер нь бол сэтгэлээс нь гарч байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгэл үнэхээр гоё мэдрэмж. Тэгэл тэрнээс ч хойш за гэл. Тийш такси арай юу. Энэ яг орчин цагийн за баг сүүлийн 10 жилгээ ярьчих юм бол тэгээ гол юм руугаа ороод тэгэхгүй sorry. Хүмүүс чинь бас нөгөө ярьж исэн юм мартаад өөр тийшээ гэдэг буу юм болов. Тэгээд Boomtown хамтлаг яг үндэ хэлэхэд бас олон одоо бид нар өөрөө өөрсдийнхөө жүжигчин болохын тулд одоо наан дивсгэр одоо юу гэдэг бэлтгэл ажил одоо шат болж хувраад тэгээ бид нар чинь сууйсаа төгснөхийн дараа бүгд яг жүжигчнийхээ мэрэгчлийг ингээ явуулсан байхгүй. Яг л бидний гол зорилго чинь жүжигчин шүү дээ. Жүжигчин байхын тулд бид нар дуулах ёстой, бүжиглэх ёстой, юмд авьяастай байхгүй болохгүй гэдэг утгаараа тэр зүйлийг хийжсэн байхгүй. Boomtown хамтлаг дуулах уу, дуулахгүй юу гэдгийг бол одоо би нөгөө гуравтайгаа ярилцчих шийдэн. Тэгсэн би бол мэдэхгүй гэж. Би бол мэдэхгүй. Тэр чинь хамтлагийн ахлагч гэдэг одоо манай буржгар ахлагч байна шүү дээ. Одоо Emoc production байгаа тий. Тэнд байна. Нөгөө хоёр гишүүн маань байна тий. Тэгэхээр хоорондоо ярилцчих шийдэн. Тийм ээ. За. Түрүүн бас юу асуух жилээ. Сүүлийн 10 жил гэхээр Fantastic Production-ыг хийж байгаа кино гэвэл яг Монголд хамгийн өндөр төсөвтэй гэж хэлжүүл буруудах. Бүтээгдсэн кинонууд гэвэл. Буруудах юм байхгүй шүү дээ. Үнэн юм чинь. Яг л ёстой анхны ари камераар аваад ингээл бид ч кино болгон дээр л шин технологи, шин юмыг л туршиж үзэж байгаа шүү дээ. Тий. Одоо жишээл 6-3 дээр сая бол нөгөө нэг CGI-г тий башин дээрээс башин руу гэдэг шиг тий нөгөө машин жишээ энэ дээр 2 дээр ч бас байгаа шүү дээ. Тиймэрхүү юмуд ингээл юу гэд кино хийхлээр бид нар нэг алдаагүй хийх ёстой юм шиг санагдаад байгаа хгүй. Бид нар чинь хүн юм чинь алдаа хийн штэ. Алдаа хийж ижил дараа тэр алдаагаа засаад дараагийн кинон дээр дахиад шинэ алдаа гаргана штэ. Юу н алдаа гаргах гэж хийж байгаа штэ. Гэдэг ч юм уу те. Аль болох алдаа байхгүй тул хийж байгаа гэсэн мөртлөө яаж хийж байгаа л алдаа гарч л таарна штэ. За. Тэгээд алдрын шүлсэнтэй ах чинь. Хуваалц өрөөч гэж. Алдрын ямар ч шинэ кино гарч байгаа Тэгцэг гээд тэгээд энэ кино бүх кино театруудаар гарч байгаа. Тэгээд хүлээн авч үзээрэй бүгдээрээ. Үүнээс гадна урилга хүлээж авсан маш их баярлалаа. Баярлалаа. Тий. Цааш сайхан урлаг бас жамтай бас учрыг гэж бодоол тэгэл учрлынхаа үзэгчтэй учрыг гэж бодоод тэгээ учралтайгаа учрлаа. Тэгээд цаашдаа кино театраас биш. Аагүй. Тийм, өргөө кино театраар гарах. Өргөө. Өргөө кино театр. Өргөө кино театраар гарч байгаа. Гарахгүй байгаа. Гарахгүй байгаа юм байна. Тий. За маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Гэр бүлтэнд эрүүлэг сайн сайхныг хүсье. Та бүхэндээ ч гэсэн эрүүлэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баяр та. Watch me win, then watch me do it again. Дотоод тэнцвэрийн их ундраг, тайгын